Дундгой аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар үзүүлж байна. Монгол улсад хүүхэд гэр бүл залуучуудын асуудлыг эрхэлсэн өргөн хүрээ хамран үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага бол гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар юм. Сүүлийн жилүүдэд тус байгууллагын үйл ажиллагаа өргөжин дэлхийн хэрээр аймаг орон нутагт үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн залуучууд хүүхэд гэр бүлд хамран үйлчилж томоохон үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулсаар байгаагийн тод жишээг бид Дундгой аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаанаас харж болох юм. Хүүхэд залуучууд гэр бүлд хүн нэг бүрд хурж ажиллах тэдний зорилго тэмүүлэл өндөр бөгөөд олонний талархлыг хүлээсэн үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулж байна. Тэдний нэг нь жил бүрийн анх дугаар үндсэн хуулийг баталж улс тунхаgsны баяраар иргэний андгаа өргөх ёслыг зохион байгуулдаг болсон явдал. Хүүхэд бүрийн зүрхэнд төрт их ёсоо хүндэлж Монгол улсын иргэн гэдгээрээ бахархах сэтгэл төрүүлсэн энэ бахтан үйл явдалд оролцогчид бүгд сэтгэл дүүрэн байна. Төрт ёс, язгуур соёл, баатарлаг түүхтэй бүрэн эрхт тусгаар Монгол улсаа тунхаглан зарласны 94 жилийн ойн баярыг тохиолдуулж бидний хойч ирээдүй эрдэм боловсралтай инэрэмгүй журам тэрэгнээ үлгийдэн авч иргэний андгаа өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулсан нь олон талын ач холбогдолтой. Энэ мэт өргөн хүрээг хамарсан олон талт үйл ажиллагаагаар нийгмийн оролцоог дэмжих томоохон алхмуудыг Дундгой аймгийн гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газар явуулж байна. Дундгой аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар гэр бүл хүүхэд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна дэрэгдээ бүрдүүн хүүхдийн туслан хүүхдийн парк, түр хамгаалах байр гэсэн бүтцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллага одоогоор 25 албаа хаагчтай. Ер нь бол аймгийн засаг даргын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гэр бүл хүүхэд залуучуудын чиглэлээр үндсэндээ 5 зорилт арга хэмжээ туссан байгаа. За нэгдүгээрт бол гэр бүл хүүхэд залуучуудын чиглэлээр аймгийн дэд хөтөлбөрийг бодлогомын төвчийг боловсруулж хэрэгжүүлэхээр туссан. За аймгийн засаг даргын зөвлөлийн 16 дугаар хурлаар ороод дэмжигдсэн. Одоо аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээр орж батлуулах үйл ажиллагаа, бэлтгэл ажиллагаа ханган ажиллаж байна. За энэс гадна бол одоо говийн өмсийн хамгаалах байрыг бол одоо үйл ажиллагааг нь тогтмолжуулна гэж тусгасны дагуу 2017 оноос одоо хамгаалах байрыг бол хүчирхээлийн эсрэг үндэсний төвтэй хамтраад гурван гэрээ байгуулад үйл ажиллагааг бид нар зохион байгуулж явж байна. За 2018 оны эхний 11 сарын байдлаар хамгаалах байранд нийтдээ 20 үйлчлүүлэгчийг хүлээн авч 96 хоногийн үйлчлэгээ үзүүлсэн байна. Хоноглох үйлчлэгээ. За эндээ мөн хонхоос аюулгүй байдлыг хангаж хонуулахаас гадна холбон зүйчлэх, хүүхд хамгааллыг үйлчлэгээ гэх мэт гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль, хүүхд хамгааллын тухай хуулинд туссан чигүүргийн дагуу бид нар үйлчлэгээ үзүүлж байна. За мөн хүүхдийн хөгжих, тоглох, оролцох энэ орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд бас арга хэмжээ тусгагдсан байгаа. Орчин нөхцөлийг сайжруулна гэдэг. За энэний хүрээнд бол одоо бүрдүүн туслангийн үйл ажиллагааг бол одоо орон нутгийн хэмжээнд дэмжиж үйл ажиллагааг сайжруулах зорилго тавиа ажиллаж байгаа. Ер нь бол өмнө нэг 30-аас 50 хүүхэд хүлээж авч ирсэн юм лээ жилийн үйл ажиллагаанда. За энэ жилээс эхлээд бол одоо аймгийн засаг дарга хүүхдийн төлөө зөвлөлийн тэргуун маань сумдын засаг дарганд дүүрэг чиглэл өгснөөрөө энэ жил 4 ээлжин 481 хүүхэд хүлээж авч үйлчлэгээ үзүүлсэн байгаа. Тэгээд энэ хүүхдийн цусланг бол одоо хүүхдийн зориулалтаар ашиглах үйл ажиллагааг нь олон төгөлдржүүлэх, байгаль орчныг сайжруулах тал дээр одоо онцгойлон анхаарч байна. Дундгой аймгийн гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газар гэр бүлийн хөгжил, доктортой байдлыг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах болон хүүхдийн эрх хөгжил, хамгааллын үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэхэд чиглэсэн бодлогын хэрэгжилтийг хангах, залуучуудын хөгжил, нийгмийн оролцоог дэмжиж чиглэсэн үйл ажиллагааг өргөн хүрээг хамруулан явуулж байна.
Тэдний энэхүү үйл ажиллагааг аймаг орон нутгийн удирдлагч өндрөөр үнэлэн хамтран ажилладаг бөгөөд энэ хамтын ажиллагаа өргөжин тэлж үр дүнд хүрсээр байгааг орон нутгийн удирдлагууд сайшаан тэмдэглэж байна. Дундгой аймаг 46383 хүн амтай. Энэ бол 2017 оны жилийн эцсийн хүн амын тоогоор гарсан статистик мэдээлэлтэй. За үүний 35.8 орчим хувь нь 0-оос 18 насны хүүхэд багчууд, залуучууд байгаамаа. Тэгэхээр бид бол энэ зорилт бүлгэрүүгээ чиглэсэн энэ хүүхдүүдээ одоо хөгжил хамгааллын талаар бол тодорхой үр дүнтэй ажлуудыг зохион байгуулах шаардлагатай бөгөөд энэ үйл ажиллагаануудыг зохион байгуулж явж байгаамаа. За гэр бүлийн хүчирхийлэл одоо хүүхдийн эрх зөрчигдсөн энэ одоо зөрчлөөс хамгаалах одоо говийн бүсийн төр хамгаалах байрыг бид бас үйл ажиллагааг жигдрүүлээд сүүлийн 1 жилийн хугацаанд бол 20 орчим одоо тийм эрхэн зөрчигдсөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн юм хүүхд эмэгтэйчүүдийг бас энэ төр хамгаалах байраар үйлчилж тусгаарлаж одоо эргүүлж одоо гэр бүлд нь ингэж нийгэмшүүлсэн гэдэг юм уу, хүлээлгэж өгсөн ийм үйл ажиллагааг бас зохион байгуулж байна. Тэгээд хүүхд хамгааллын талаарх сумдын хамтарсан багийн сургалтуудыг мөн зохион байгуулсан, өөрөөр хэлбэл хамтарсан багийг чадахжуулах, үйл ажиллагааг жигдрүүлэх, үйл ажиллагааных нь үр дүнг дээшлүүлэх тал дээр бол сургалтуудыг зохион байгуулсан байгаа. За мөн одоо бидний одоо нутгийн ирээдүйн хөгжлийг авч явах, хүүхэд багцуудынхаа дуу хоолойг сонсох, хүүхэд багцуудынхаа өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймгийн иргэдийн хурлаас батсан одоо хүүхдийн дуу хоолой ба өрнөлөө гэсэн уриандор Дундгой аймгийн засаг даргын хүүхдээ сонсох өдөртэй болсон юм байна. Энэ хүрээнд бол одоо бид 4-5 уулзалтыг зохион байгуулж байна. Хүүхдүүдэд бүлгээр нь хүлээж авч уулзаж одоо хүүхдүүдийн маань өмнө тулгамдж байгаа ямар асуудлууд байна, энийг шийдвэрлэх ямар гарцууд байна гэдэг энэ гарц гаргалгаагаа шийдвэрлэж одоо цаашдынхаа үйл ажиллагаанд төлөвлөгөөнд тусгаж ингэж ажиллаж байгаа. За энд бол одоо бид сурагчийн оролцооны удирдах зөвлөлийн хүүхдүүдтэйгээ эхлээд уулзсан байгаа. Дараа нь одоо унаач хүүхдүүдтэйгээ уулзсан. За мөн цахим орчиндох одоо хүүхд хамгааллын талаар хүүхдүүдтэйгээ уулзсан байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэйгээ уулзаж одоо тэдгээрийн маань өмнө одоо сурч хөгжөхөд ямар саад бэрхшээл байна, хүндрэл байна. Үүнийг одоо шийдвэрлэх ямар гарц гаргалгаа байна вэ гэдгийг одоо тэр сургууль соёлын байгууллагын удирдлагууд, эцэгчүүд, хүүхдүүд тэгээд төрийн байгууллагын одоо аймгийн засаг даргын тамгын газрын мэрэгчлэнүүд ийм хүрээнд бид бас уулзалтыг зохион байгуулж ингэж шийдэж авч байгаа. Одоо бол бид төлөвлөгөөсөөр дотор байрны хүүхдүүдтэйгээ уулзаж тэдгээрийнхээ хөгжил хамгааллын талаар ярилцахаар бид ингээд төлөвлөж байна. 2018 оныг аймгийн засаг даргын захирамжаар эрүүл мэндийг дэмжигчил болгон зарласан байна. Ер нь одоо бидний хүүхэд одоо бидний ирээдүй болсон хүүхэд залуучууд маань эрүүл байж сурч хөгжих, боловсрох ийм боломжинд бүрдэх учраас 5-аас 12 дугаар ангийн хүүхдүүдийн эрүүл мэндийн үзэлгийг бол одоо аймгийн даяар зохион байгуулад өндөрлөж байна. Дундгой аймгийн гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газар гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг бууруулах, гэр бүлийн хөгжлийн үйлчилгээг олон улсын жишгт нийцүүлэх, хүүхдийн эрх хамгааллын асуудлаарх төрийн бодлого, хууль тогтоомж төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хүүхдийн хөгжил оролцоог дэмжих, эрсдэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, нийгмийн үйлчилгээг үзүүлэхэд салбар дундын зохицуултыг хангах, орон нутгийн нэгж харьяа байгуулахад арга зүйн дэмжлэг үзүүлэх, залуучуудын хөгжил оролцоо, манлайллыг дэмжсэн нийгмийн орчин бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэсэн сурталчилгаа, нөлөөлөл, хамтын ажиллагаа түншлэлийг хангах чиглэлд дөрвтэй бүтээлч үйл ажиллагаануудыг эрчимжүүлж байна. Үүний нэг нь залуучуудын болон хүүхэд багчуудын өөрийн удирдлагын байгууллага, сонирхлын бүлгүүдийг дэмжин ажиллаж байгаа явдал юм. Тухайлбал сургууль бүрт 10 клуб байгуулан хүүхэд багчуудын хөгжлийн асуудалд онцгой анхааран ажиллаж байна.
За манай сургуулийн өөрөө удирдах зөвлөл маань бол 20 гаруй хүүхдүүдийн бүрэлдэхүүнтэй. За нэг анги болгоноос бол тодорхой хэмжээний хүүхдүүд бол энэ сурагчид маань бол төлөөлөл болж оролцдог. За тэгэхээр бүх ангиудаас ингээд төлөөлөл байгаа учраас бидэнд бол маш тус дэмтэй бүх ангиуд бол бүгд жигд үйл ажиллагаанд оролцдог гэж хэлж байна. Манай сургууль дээр бас СООЗ-аас гадна маш олон бүлгэмүүд идэг. Өсвөрийн сэргийлэгч, өсвөрийн аврагч гээд гих мэтчлэн маш олон клубүүд идэг. Энэ нь болохоор хүүхэд тус бүр дээр хурж, за хүүхэд болгоныг зөв талаас нь хөгжүүлэх, муу зуршлаас нь салгах зөв цагийг зөв боловсон өнгөрөөхөд тусалдаг. Бяцхан аж аргалтай гэр бүл клуб нь болохоор хүүхэд гэр бүл сургууль гэсэн гурван холбоог баттгах зорилготой ажилладаг. За тэгээд манай клуб нь болохоор сар болгон нэг том ажил хийхийг зорддог. Тэгээд өмнө жил 2017 онд манай клуб нь аймгийн шилдэг клуб болж исэн. Манай клубээс аймгийн шилдэг хүүхэд тадарч байсан. Тэгээд одоо манай клуб болохоор энэ жил эхэлснээс хойш маш том дөрвөн ажлыг явуулсан байгаа. Одоо дараагийнхаа ажлыг төлөвлөж байгаа. Болсон ветерануудыг бүгдийг авчиж энд гинэ. Багийнхнаа түүнээр басаа өрөөлж шүү. Эхлээд өөрсдийгөө бодлыг зэгслээд дараа нь болохоор босод хүмүүсийг урайлан дуудаад дараа нь экошно байгаль орчны хамгаална гэдэг зүйлийг ойлгож авсан. Хүн болгон их дэлхийгээ хайрлсан зөв дадал хэвшилтэй зөв хүн болж төлөвшөж их дэлхийгээ хайрлсан хүн болж төлөвшөхийн төлөө ногоон пассворт айныг хөтлөж их дэлхийдээ эзэн болохыг л ойлгож авлаа. Боломжийг бол одоо манай аймгийн эхний 35 хүүхдэд боломжийг ингээд олгож байгаамаа. Тэгээд цаашлаад одоо Тайваны бусад сургуулиудад ингээд хүүхдүүдийг одоо тэтгэлэгт байдлаар хамруулах юм боломж бүрдэж байгаа. Босгоор агад болчмаа нэг багцсан бүжиглэгчид дараа хүрс методик бүрдэж ирсэн. Энэ технологи тогтолцоо улсын уртаа За ноднон 2017-с 2018 оны хичээлийн жилд Дундгой аймгийн гэр бүл хөгжлийн залуучдын хөгжлийн газар, боловсрол соёл урлагийн газар, Дэлхийн зүүн орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтраад нэг сургуульд 10 клуб гэсэн энэ хүүхдийн өөрөө удирдах байгууллага, оролцооны байгууллагыг дэмжих зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулсан. За энэ үйл ажиллагааны үр дүнд гэх юм бол дуулын сексэнд хамрагддаггүй байсан 1931 хүүхдийг биднээс энэ клубүүдэд хүүхдүүдийг хамруулж хүүхдийн өөрийн оролцоо, идэвх сонирхол, санал санаачлалыг дэмжиж ажилласан байгаа. За энэ хүү клубт маань ямар сургууль хамрагдсан гэхдээ зэрэг 12 жилийн сургалттай ерөнхий боловсролын 9 сургууль хамрагдсан. За энэ жилээс эхлээд бид хэд Дундгой аймгийн хэмжээний ерөнхий боловсролын 10 сургуулийг нэмж ажиллахаар ингээд бэлтгэл ажилдаа орж байна. Энэхүү нэг сургууль 10 клуб үйл ажиллагаа маань бус сургуулиуд яагаад дэмжсэн гэхдээ зэрэг сургууль дээр одоо яг үнийг хэлэхэд бол СООЗ сургуулийн өөрөө удирдах зөвлөлт гэж байгаа. За тэгээд дээр нь амьдрах ухааны, за тэгээд өсвөрийн сэргийлч гэсэн ийм л клуб дугуулангууд хичээлдгээс биш хүүхдийг яг өөрсдийг нь оролцуулах, өөрсдийнх нь оролцоог нь дэмжих тийм секцүүд хичээлдэггүй байсан. За тэгэд нэг сургууль 10 клубээр бол биднээс
нэг сургууль дээр хамгийн наазах нь 10 клуб зайлшгүй хичээлэх ёстой. Энэний 5 клубыг нь бол яг сонгож өгөөд элтгэх урлаг, мэтгэлцэн, за амьдрах ухаан, цэнгэнт, бүжиг гэх мэтийн 5 сургууль клубыг зааж өгөөд бусад 5 сургуулийн нь сургууль өөрсдийнхөө нөөц боломж тэрэндээ тулгуурлаж сонгож байгаагаар их давуу талтай байгаа. За тэгээд бус 10 сургуулиуд маань биднээс одоо хүсэл тавиад энэ нэг сургууль 10 клуб гэдэг үйл ажиллагаагаа манай сургууль дээр зохион байгуулаач гэсэн ийм хүсэлтийг тавьсны үндсэн дээрээс 2018-аас 19 оны хичээлийн жилүүдэд аймгийн төвийнхээ 10 сургуульд энэхүү үйл ажиллагаагаа зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Сурагчдын зөвлөл клубүүдийн үйл ажиллагаа нэгэнд жигдэрчээ. Оролцооны клубүүдэд хамрагдах хүүхдийн тоо нэмэгдснээр тэдний үйл ажиллагаа уламд хэлсээр байна. Түүнчлэн 2009 оноос хүүхдийн төлөө хэлтсийн дэргэд үйл ажиллагаа явуулж байсан Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрыг 2014 оноос бие даасан хүүхдийн театр болгон өргөжүүлсэн байна. Ингэснээр дуу хуурын өлгий Дундгуй аймгийн 20 дугаар зууны Манлай уртын дуучин Жигжавын Дорж давгийн нэрэмжит Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр өөдгөө 13 дуйланд 450 гаруй хүүхдийг хамруулан Тэнгэрийн тэмдэг хүүхдийн жүжигээрээ Гэгээ Мууза наадмын гран-при хүртэж, сайн багшийн шав реалити шоу, мөнхийн ус хүүхдийн жүжиг, өглөгч харамч 2, Бардан туулай зэрэг хүүхэлдэйн жүжигүүдгээд олон арван томоохон бүтээлүүдийг туйравжээ. Орон нутагт ганц гэж хэлж болохоор хүүхэлдэйн жүжигийн сургуульд Мандалгой хүүхдийн циркийг энд байгуулж, үйл ажиллагаа нь улам тэлсээр байна. Газрын дэргэдэх дагуулан орон нутгийн онцлог тохируулаад орон нутгийн удирдлагаас бол тусгайлан дэмжиж дугуулангуудыг хүүхдийн театр, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр болгож өргөжүүлсэн. За ингэж өргөжүүлснээрээ Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр нь 13 нэр төрлийн дугууланг жилбэр зохион байгуулж явуулж байгаа. За энэ дээр бол онцлог давуу тал гэвэл циркийн дугуйл орон нутагт хичээлж байна. Ийм онцлогтой байгаа. Дундгуй аймгийн гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газар аймгийнхаа сум бүрт хүрч ажиллан үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлсээр байна. Үүний нэг нь Дундгуй аймаг хүүхдэд ээлтэй орон нутаг санаачлагыг хэрэгжүүлэх томоохон зорилт тавьж бүх сумдын удирдлага нийгмийн ажилтнуудыг хамруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Хүүхдэд ээлтэй орон нутаг санаачлаг нь хүүхдийн эрхийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн үзэл баримталтай суурилсан бөгөөд тухайн конвенц хүүхдэд ээлтэй дэлхийн ертөнцийн тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөр, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Монгол улсын мянганы хөгжлийн зорилт, үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийн үр нөлөөгөөр хүүхдийн аж байдалд гарч буй өөрчлөлтийг хэмжиж, үр дүн тооцоод чиглэгдэх бөгөөд хүүхд бүрийн эрхийг хангаж ажиллах сайн засаглалыг хөгжүүлж, тэдний өнөөгийн болон ирээдүйн сайн сайхан амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм а. Энэ хөтөлбөрийг 2012-оос 2016 онд Хөвсгөл аймагт амжилттай хэрэгжүүлсэн бол 2017-оос 2021 оны улс орныг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Завхан Говьалтай Баян Хонгор аймагуудыг сонгон авч хүүхдэд ээлтэй орон нутаг болгоход дэмжлэг үзүүлэх. Хөвсгөл аймагт амжилттай туршигдсан сайн туршлагаас түгээн дэлгэрүүлэхийг зорж байгаа цаашид аймаг сум бүрт энэхүү арга зүйг түгээн дэлгэрүүлэх. Дундгуй аймаг хүүхдэд ээлтэй аймаг болох цаашлаад хүндээ ирээдүйдээ ээлтэй аймаг болох хөр суурийг тавихад хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн санаачлагыг орон нутгийн хэмжээнд дэмжин сургалтад идэв санаачлагтаа оролцож сурсан мэдсэн зүйлээ сум орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллах нь зүйтэй байна. Энэхүү сургалтын үеэр хүүхэд хөгжил хамгааллын талаар төрөөс баримталж байгаа бодлого, хууль эрх зүйн шинжилгээний талаар мэдээлэл өгч хүүхдэд ээлтэй орон нутаг санаачлагын талаар шинэ ойлголт мэдлэг олгож, аймаг орон нутгийн хүүхдэд ээлтэй байдлыг үнэлэх арга зүйг эзэмшүүлэх, 'Бусад аймаг орон нутагт хэрэгжиж байгаа сайн туршлагуудыг судалсан юм а.
За энэ удаагийн сургалт бол яг үүрэг хүлээгчд буюу сумын иргэдийн хурлын дарга, засаг дарга, тамгын дарга, нийгэм бодлогын түвшмэл гэсэн эдгээр 4 хүнээ нэг өдрийн одоо бүтэн яг хүүхдэд дээлтэй орон нутгийг бий болгохын тулд хүүхдэд дээлтэй сумыг бий болгохын тулд бид нар хэрхэн ажиллах ёстой, ямар зүйл дээр анхаарч ажиллах ёстой. Ер нь хүүхдэд дээлтэй орон нутаг гэдэг маань яг ямар үндсэн ойлголттой бэ гэдэг энэ үндсэн ойлголтуудыг авч ийн. Тэгэхээр хүүхдэд дээлтэй орон нутаг гэдэг бол хүүхдийн өсөж төрж байгаа орчин аюулгүй байдал нь хэрхэн хангагдсан, орон гэрэн одоо аюулгүй байна уу тийм ээ, чанартай боловсрал авч ийн үү, чанартай эрүүл мэнд халамжийн үйлчилгээг авч чадаж байна уу, энэ бүхэн дээр одоо үүрэг хүлээсэн мөн одоо насан турсан бүх аж ахуй нэгж салбар байгууллага бүгдээрээ энэ дээр одоо нэгдмэлээр оролцож энэ одоо хөтөлбөр маань хүүхдэд дээлтэйгээр хөгжих боломжтой юм а гэдгийг бол манай одоо Дундгой аймгийн удирдлагууд, хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, манай гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газрын дарга, ган зураг дарга нар одоо эдгээр хүмүүсээ чадахжуулж байгаад бол миний одоо сургууч гишүүн хувьд бол үнэхээр баяртай байна. Сум болгонд хамтарсан баг ажиллаж байна. Тэгээ энэ баг бол ер нь энэ багийн ажиллаж байгаа хүмүүсийг чадахжуулж, чадвартай болгож иж энэ одоо орон нутгийн ирээдүйн улсын хүүхдүүд тийм ээ аюулгүй ээлтэй орчинд амьдрах ийм л нөхцөл бүрдэх гээд байгаа юм л та. Хэрвээ одоо энэ хамтарсан багийг чадахжуулж, тэгээ хамтарсан багаараа дамжуулж хүүхдүүд рүүгээ тийм ээ чиглэсэн сургууль сурчлагын ажил бас ийм олон төрлийн ажил зохион байгуулах юм бол одоо бидний одоо юу гэдэг тийм ээ хүүхдүүд яаж хамран сургалтаас эхлэе тийм ээ. За гэр бүлийн хүчирхийлэл өртөхгүй байх ч гэдэг юм уу энэ нийгэм дээлтэй маш олон зүйлийг хийж болох ийм зүйл харагдаж байгаа юм л да. Тийм учраас одоо бас энэ чиглэлээр мэрэгсэн хүмүүсийг бас авчирж орон нутгийнхаа хүмүүстээ сургалт мэдээлэл өгж байгаа нь бол илүү үр дүнтэй ажил аргамжаа болж байна. Энэ удаагийн сургалтанд Дундгой аймгийн 15 сумын сумдын удирдлагууд өндөр ач холбогдол өгч оролцлоо. Ойлголтоо нэгтгэж үйл ажиллагаагаа өргөжүүлснээр аймгаараа хүүхдэд ээлтэй орон нутаг болж чадна гэсэн эрмэлзэл дүүрэн байгаа нь сургалтын ач холбогдлыг харуулж буй явдал юм. Өнөөдөр хүүхдүүд маань хүчирхийлэлд их автагдж байна. Цоочтой хаалганы цаана хүчирхийлэлд өртөж байна. Яг энэ цаг үе дээр бол Дундгой аймаг хүүхдэлтэй орон нутаг зөвлөгөөнийг зохион байгуулж байгаад бол миний хувьд их баяртай байна. Тэгээ ер нь бол энэ сургалт нэлээд үр дүнтэй сургалт болж байна. Олон тоо мэдээ эрсдэлд гарсан хүүхдүүдийн талаар олон тоо мэдээ гарч байна. Энэ болгоныг хараад бол бид бүхэн бас энэ сумдын секторын хүүхд хамгааллын баг бол одоо ажлаа нэлээд эрчимжүүлж ажиллахгүй бол за ард нь хүүхдүүд юм лээ хохирж байна гэдэг асуудлыг бол нэлээд хараа сууж байна. Тэгээ ер нь Дэлгэр хангаа сумын хувьд бол хүүхдийн асуудал бол хүүхд тал руугаа бол нэлээд бас ажил хийхээр бас төлөвлөж байна. Тэгээ эндээс бас гой кейс санаанууд гарч байна. Эх оны одоо ажлаа тусгах хүүхдийг яаж хамгаалах, юу гэж хүчирхийлэх орчинд өсгөх үү, яаж сурч боловсрох орчныг сайжруулах уу гэдэг олон арга хэмжээ хийж байна. Дэлгэр хангаа сумын хувьд бол ямар ч гэсэн хүүхдүүдээ бол цэцэрлэгийн хүүхдүүдээ бол шинэ байранд сургуулийнхаа хүүхдүүдийг бас нэг ээлжийн болгох гээд энэ орчноор нь бас хангаад өгье. Тэгээ гэр бүлтэй нь одоо бас дараагийн ээлжинд яаж ажиллах вэ? Тэр талын асуудлаар энэ сургалтанд хамрагдаж байна. За манай аймгийн хувьд одоо 2010 оны 10 сарын байдлаар хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 8 гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа. За эдгээр хүүхдүүдтэй бол бид нар одоо аймгийнхаа хууль зүйн хороотой хамтран тухайн хүүхдийн одоо эрх зөрчигдөх, за одоо дахин гэмт хэрэгт өртөж хохирохоо холбогдохоос урьдчилан сэргээж төрийн болон төрийн бус байгууллагуудтайгаа хамтран төрөл бүрийн арга хэмжээнүүдийг хийж зохион явуулж байна. Үүний үндсэн дээр бол одоо хүүхдүүдийн маань гэмт хэрэгт холбогдох, за шалгаж явах үедээ эрхэн зөрчигдөх асуудал бол гарахгүй байна. Мөн одоо гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон 4 хүүхэд бүртгэгдэн шалгагдж байгаа. Эдгээр хүүхдүүдэд бол бид нар бас төрийн бас байгууллагатайгаа хамтран хүүхд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэх, за нийгмийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэл зүйн үйлчилгээнд одоо холбон жуулчлах үйлчилгээнүүдийг хийгэн ажиллаж байна. Хүүхдэд ээлтэй орон нутаг санаачлага 2012 оноос хэрэгжээд улс орон даяар сайн туршлагуулаад түгээн дэлгэрч байна. Ер нь бол 2016-аас 2020 он хүртэл хүүхдэд ээлтэй орон нутаг түгээн дэлгэрүүлэх санаачлал засгийн газраас эхлээ явж байгаа. Энэ хүрээнд бол Дундгой аймаг бас
хүүхдэд дээлтэй орон нутгийн хөтөлбөрийг бас орон нутгийн хэмжээнд бас хэрэгжүүлэх нь зүйтэй гэж бодож энэ арга зүйн анхны сургалтыг авч байгаа. За ер нь бол энэ яагаад энэ хүүхдэд дээлтэй орон нутгийг хэрэгжих ёстой юм гэхээр бидний яг амьдраад байгаа бодит байдал дээр хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл айгүй өндөр түвшинд байна. Тэгээд энэ сумдын хамтарсан баг, гэр бүлийн хүчирхийлэлтэй ажиллах, хүүхдийн эрхийн зөрчилтэй ажиллах хамтарсан багийн гишүүдийн чадвархжуулахаас гадна орон нутгийн энэ яг хүүхдийн хамгаалалт зарцуулах хөрөнгө мөнгийг бол одоо удирдлагын түвшинд бол тодорхой ойлголт өгөх зорилгоор зохион байгуулж байгаа. За энд бол сумдын засаг дарга, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, сумын тамгын газрын дарга, сумын санхүүгийн албаны дарга, сумын нийгмийн бодлогын мэрэгчлэлтнүүд гээд ийм 5 хүний бүрэлдэхүүнтэй. Дээрээс нь аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн бие бүрэлдэхүүн бүрэн хамрагдаж байгаа. Сургалтын үеэр аймгийн гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газраас хүүхдэд ээлтэй орон нутгийн хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хүүхдэд ээлтэй орон нутгийг үнэлэх шалгуур үзүүлэлт, үйл ажиллагааны хүрээ ба бүрэлдэхүүн хэсгүүдийг судалж, сум бүрт орон нутгийн хөгжилд хүүхдийн оролцоо төсөл хэрэгжүүлэх, хүүхдэд ээлтэй өрх гэр, хүүхдэд ээлтэй үйлчилгээ, хүүхдэд ээлтэй орчин, хүүхдэд ээлтэй засаглалыг хэрхэн бий болгох талаар ярилцсан юм. Дундгой аймгийн хүүхд залуучдын хөгжлийн газар гэр бүл залуучуудад чиглэсэн томоохон үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулж байна. Улсын хурлаас залуучдын хөгжлийг дэмжих хууль батлагдсанаар энэ оны 2 дугаар сард Дундгой аймгийн гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газрын дэргэд залуучуудын хөгжлийн төв байгуулагдсан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоо залуучуудын хөгжлийн төвийн дэргэд амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх сургалтууд явагдаж, залуучуудын хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд тулгуурласан сонирхлын клубүүд, зөвлөлүүд, бүлгүүд байгуулагдсан ажиллаж байна. Мөн залуучуудын хөгжлийн төвөөс залуусын оролцоог хангах томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаагийн нэг нь саяхан болсон сумдын залуучуудыг чадвархжуулах сургалт юм. Залуучуудын чиглэлээр бол одоо залуучуудын аймгийн зөвлөл, салбар зөвлөлийг сумдын засаг дарга, аймгийн засаг даргаар ахлуулна зохион байгуулж байна. Мөн залуучуудын хөгжил оролцоог хангах үүднээс өөрсдийн хүсэл сонирхол нийцсэн, өөрийн сэтгэл санаа нийлсэн, өөрийн авьяас сонирхол, өөрийн давуу талаараа сонирхлоороо нэгдэж нийлсэн ийм залуучуудын бүлгэмийг бас үйл ажиллагааг дэмжиж байгаа. За энэ бүлгэмийн гишүүдийг нийт 15 сумын 42 бүлгэн бол одоогийн байдлаар байгуулагдаад байна. За энэ 42 бүлгэмийн эхний ээлжинд 60 гишүүнийг одоо хамруулж залуучуудын бүлгэм ер нь яаж ажиллах ёстой юм, яаж төрөөс дэмжлэг авах ёстой юм, яаж бусад төсөл хөтөлбөр төрийн байгууллагатай холбогдож чадах юм гэсэн дээр арга зүйн дэмжлэг үзүүлэх гээд нэг өдрийн бүтэн сургалтыг зохион байгуулж байна. Залуучуудын өмнө тулгамж байгаа асуудлыг шийдвэрлэх, мөн тэдний хөгжих оролцох боломжийг хангах үүднээс хууль зүйн орчин бол бүрдэж өгсөн байгаа. Энэ нь болохоор залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль 2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс бол хэрэгжиж эхэлсэн. За үүнтэй холбоотойгоор залуучуудын хөгжлийн төв бол манай Дундгой аймагт бол 18 оны 1-р сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За манай залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан нийт 22 төрлийн үйл ажиллагаануудыг зохион байгуулсан байгаа. Энэ болохоор нийт 7000 гаруй залуучуудыг бол хамруулсан. Дундгой аймаг нийт 45515 хүн амтай. Үүний болохоор 34.6% бол манай залуучууд эзэлдэг байгаа. За энэтэй холбоотойгоор залуучдын хөгжлийн төв маань бол яг энэ бүх хүмүүст хүрж үйлчилж чадахгүй учраас сумдуудтайгаа харилцаа холбоотойгоор ажилладаг. Нийт 15 сумтай Дундгой аймаг, энэ сумдаа болохоор залуучуудын бүлгэмийг бол байгуулсан байгаа. За нийт залуучууд 15 сумд бүх сумд бол залуучдын бүлгэм байгуулагдаад өнөөдөр бол эднийг бүгдийг болохоор чадвархжуулах сургалтыг бол зохион байгуулж байгаа. За өнөөдрийн сургалтанд бол нийт 15 сумын 60 залуучууд бол хамрагдсан юм сургалт болж байгаа. Өнөөдрийн хичээлээр бид залуучуудын нийгмийн оролцооны тухай үзэж байгаа. За энэ бол яг гэхээр орон нутгад байгаа залуучууд өөрийнхөө хувь нэмрийг нийгэм дөрвөөр хэрхэн чиглүүлэх вэ? Яаж оролцох вэ гэдэг арга. За мөн одоо санаачлагуудыг ярилцсан. За мөн одоо дараагийн зорилт бол энд байгаа манлайлагч залуучууд бол өөрийнхөө орон нутагт ажлынхаа одоо ажил үүргийнхаа хүрээнд бусад залуучуудаа хэрхэн оролцуулдаг байх вэ? Тэднийг хэрхэн идэвхжүүлэх юм гэдэг тухай хоёр дахь гол асуудал байна. За тэгээд мөн одоо эвлэлж нэгтгэхэд хамтран ажиллахад одоо бид нарт ямар одоо авар чадварууд аргууд хэрэгтэй вэ гэдэг тухай ярилцаад нэг өдрийг бол өнгөрөөх юм байгаа юм.
Энэ удаагийн сургалтанд Дундгой аймгийн 15 сумын 60 гаруй залуу самрагджээ. Эрхэлсэн ажил, эзэмссэн мэргэжил өөрч тэдний хүсэл сонирхол нэг. Бүгд тус тусын суманда залуучуудын бүлгийн үйл ажиллагааг эрчимжүүлж, залуучуудын оролцоог нэмэгдүүлэн ажиллаж байгаа. Мөн орон нутгийн хөгжилд залуучуудын оролцоо чухал гэдгийг онцолж, аймаг орон нутагтаа тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай өөрсдийн санаа бодлыг хуваалцсан юм. Эхлээд бид нэр зорилго тавьсан. За ямар зорилго тавьсан бэ гэхээр одоо орон нутгийн залуучуудын нийгмийн идэх оролцоог сайжруулах, тулгамдж буй асуудлыг шийдвэрлэх, мэдээлэлээр хангах, дэмжих гэсэн юм зорилго тавьсан байгаа. За ер нь бол залуучуудын идэх оролцоо сүүлийн үед нэлээ одоо хаа сайгүй буурж байгаа нь бол тодорхой. Тийм учраас одоо оролцоог нь яаж нэмэгдүүлэх вэ? Тийм ээ. За тулгамдж буй зөндөл асуудал байгаа тийм үү? Тэрийг нь хэрхэн шийдвэрлэх вэ? За дээрэс нь одоо залуучуудтай холбоотой маш олон засгийн газар аймаг нийслэл одоо сум дүүргээс гарч байгаа засаг даргын ямар нэгэн тогтоол захирамжууд бол зөндөө их гардаг. Тэрийг бол орон нутгийн залуучууд тэр болгон мэдээд байдгүй. Тийм учраас энэ талаар одоо залуучуудаа маш их хүртээмжтэй мэдээлэлээр хангахын тулд ийм эрхэм зорилго бол бид бүхэн тавьсан. Сум болгон дээр одоо залуучуудыг төлөөлсөн залуучуудын одоо холбоо гэж байгаа. За энэ холбоог бол нэлээд идэвхжүүлж дэмжиж ажиллах. За тэгээд иргэд залуучуудыг одоо мэдээлэлээр хангах, тасралтгүй мэдээлэлээр хангах, за сургалт сурталчилгаа болон бусад одоо олон талын үйл ажиллагааг одоо тасралтгүй зохион байгуулах авч утсан. Спиртлэг бус спортлог байх нь болохоор зэрэг ерөөсөө хувь хүн талаасаа залуучуудын одоо хандлагад айгүй тийм спиртлэг байдал айгүй их асуудал болж байгаа. Энийг болохоор зэрэг бид нар эргээр харин спортлог болгоё гэсэн санааг дэвшүүлсэн байгаа. За залуучуудын бүтээл сэтгэлгээг нэмэгдүүлэх гэдэг маань болохоор зэрэг одооны залуучуудад тулгарсан асуудлыг авч үзэж залуучуудынхаа нийгэмд хэрхэн ямар байр суурь эзэлж байгаа, нийгэмд ямар зүйлийг хийж болох уу, ямар зүйлийг залуучууд маань уриалж болох уу гэдэг утгаар залуучуудынхаа сэтгэлгээг нэмэгдүүлэх, тамхичин биш тамирчин залуучуудыг бий болгоцгоё. Нийгмийн итэх оролцоог нь одоо яаж сайжруулах вэ гэдгийг одоо яг залуучуудын байгууллага суманда байгуулсан залуучны байгууллагын үйл ажиллагаараа дамжуулаад эргээд одоо сум орондоо очиод бусад залуучуудаа яаж итэх оролцоог нь сайжруулах вэ гэдэг үйл ажиллагааг зохион байгуулъя гэсэн байгаа. Аймгийн хэмжээнд 7 цэцэрлэг байгаа. Тэгтэл яг хуулиндаа болохоор 2 нас хүрсэн хүүхдийг авах хэрэгтэй байдаг. Эрхлэгч өнөөдөр залуу хүнийг дэмжлээ. За энэ олон хүүхдээ тэгээж мэрэгжлийн алга гэд багшаа авахад хүүхэд нь тэр хаягддаг. Хүүхд харгуйчлагын нэг гэн тэр нь жоохон асуудалтай тий. Багтаамжинд дүүрсэн, өгөхлөөр өрдөг өндөртэй 5 цаас аваад тэнд хүүхдээ харуулах уу? Тэгэхдээ ямар ч ялгааг болж байгаа байхгүй. Тэгэхээр яг нэг гаргалгаа нь болохоор 7 цэцэрлэгийг шууд нэг нь яслын бүлэг болгоно. Яагаад гэвэл 2 хүртэлх настай хүүхдийг 4-5 сартаагаас нь ахгуулад ингээ ажиллах боломж байдаг. Бусдаар нэг цэцэрлэгийн нэг анги нь болохоор яслын бүлэг байх ямар ч эрх зүйн орчин байдаггүй. Тэгэхээр нэг цэцэрлэг нь яг дангаараа яслын цэцэрлэг байх боломж үл яадаг байхгүй юу. Тэгэхээр энд ажиллаж байгаа аймаг дээр ажиллаж байгаа залуу гэр бүлийн хөгжлийн тулд 2 хүртэлх настай хүүхдийн цэцэрлэг тэгж хамруулна гэсэн гаргалааг бол гаргаж ирсэн. Энэ мэтлэн тэгээд зөндөө олон нийгмийн асуудал тулгарч байгаа энэ мэтлийг ингэж нэг нэгээр нь шийдэх боломжтой. Залуучууд бол улс орны хөгжлийн тул хүч. Тэд улс орны амьдрал, орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах олон чухал асуудлыг хэрхэн шийдэх талаар хоосон яриагүй. Өөрсдийн гарц шийдлийг эрэлхийлж байна. Энэ мэт томоохон сургалтууд залуучуудын оролцоог хангасан олон үйл ажиллагаа зохион байгуулж хэвшсэн нь үйл ажиллагааны эрчмийг тэлэх сайн үйл жишээ юм а. Үүгээр зогсохгүй Дундгой аймгийн гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газрын залуучуудын хөгжлийн төвөөс гарааны бизнес эрхлэх залуучуудад дэмжлэг үзүүлэх, холбоон зуучлах, хөдөлмөрлөлтийн үйлчлэгээ мэдээлэлээр хангах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, ярилцлага уулзалтуудыг тогтмол зохион байгуулж байна. Иргэний андгай өргөх ёслол, залуучуудын гэр бүлийн боловсрол олгох, чөлөөт ярилцлага зохион байгуулах зорилготой гэр бүлийн болцоо үйл ажиллагаа. Үрийг хүмүүжүүлэх Монгол ухаан сэдвтэлэгц.
залуучуудын хөгжлийн төв гарц залуусын нэгдэл хамтран зохион байгуулсан нэг иргэн нэг хичээлийн хэрэгсэл сайн үйлсийн аян. Хүүхдийг нийгмийн бүхий л орчинд хосол гэмтэл хүчирхийлэл дуртгаас урьдчилан сэргийлэх хамгаалах зорилготой хүүхдээ хамгаалын аян. Гэр бүл хүүхдийн хөгжилд багийн засаг дарга нийгмийн ажилтны үүрэг оролцоо асуулт. Бидний аав бидний бахархал, аавуудын хавтгаар чуулган, ирээдүйн эзэд, мэржил сонголтын аян гээд олон нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаануудыг Дундгуй аймгийн гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулан явуулж байна. Урдаа тавьсан том зорилготой зорилгоо хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн тэдний үйл ажиллагаа өргөжин тэлсээр байна.